За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэндээ aliexpress.com вебсайтаас дивааны бүтээлэг захиалах тухай видеог хүргүүлэх гэж байна. За би өнөөдөр өөрийнхөө диваанд бүтээлэг авах гэж байгаа болохоор үнийг бас хэрэгтэй хүмүүсээ ивэл дивааны бүтээлэг хэрхэн захиалж авдаг тухай бас мэдээлэл өгье гэж бодлоо. Өөрөө захиалгаа ингээ. За тэгээд би хайлт хийхдээ бол манайх юм L хэлбэрийн диван бас зүгээр юм хоёр хүний судалтай А хэлбэрийн диван гэсэн хоёр төрлийн диванд бүтээлэг захиалах гэж амаа. Тийм болохоор би L shape sofa cover гэдэг хайлтаа хийн. За ингээд хайлтанд маань ийм олон төрлийн дивааны бүтээлгүүд, олон төрлийн дэлгүүрүүд гарч ирж байгаа. За үүн дотроос би сортлоод нэгэсэндээ фильтртэй юу гэлүүд өцөх үү гэдгийг ингээм хамгийн дээр нь фильтр хийх гэж байна. Нэгдүгээр тийм сейл буюу хямдарсан бараа. Хоёрдугаарт за би энэ Австрал руу шуудангийнхан хүргэлтийг хийлгүүлэх гэж байгаа болохоор ингээд Австрал доллараар мөн энэ дэлгэцэн дээр ингээд сонголт хийсэн байгаа. Та бүхэн түрүүний видеоноос санаж байгаа бол ийшээ ороод Монгол төгрөг болгочвол одоо та ингээд бүх үнэ Монгол төгрөгөөр ингээд харна. Гэхдээ төлбөрөө бол Америк доллараар хийдэг байгаа. Тэрийг санаж байгаа бол. За тэгээд ингээд free shipping буюу үнгүй шуудангийн үргэлттэй сонголт хийчлээ. За энэ үнгүй буцаалт гэж энэ за одоо нэгэнд тэгээд авцаа байна. Буцаана гэхээр бөөнл зарлал болол тэгэл хямд авсны үр дүн гарахгүй байх гэж бодож байна. За тэгээд үнэлгээний хувьд бол хүмүүс ингээд авсан бүтээгдэхүүнээ ингээд 5% үнэлцдэг байгаа. 4 буюу түүнээс дээш 5%-тай. Нэг үгээр хэлбэл одоо хэр гайгүй бүтээгдэхүүнгээ хүмүүсийн сэтгэлдлээс нь харж агаад бас тэгээ сонголтоо явьждаг байгаа. За би түрүүн бол нэлийн хайлт хийж ингээд 3 төрлийн дивааны бүтээл ингээд сонгоод сагсандаа хийцэн байгаа. Гэтэ яг зүгээр яг ямар юу анхаарах уу гэдгийг ингээд дахиад та бүхэнд харуулах журмаар ингээд зүгээр одоо хийчихье. За тэгээ сонголтоо хийхдээ за ийшээ жишээлбэл ороод үзье. За ингээд ороод үзэхээр видео танилцуулга нь яаж диваанд авах вэ? Нэл хэлбэрийн диваанд бол ийм хоёр ширхэг дивааны бүтээлэг захиална гэдэг энд тайлбар нь гарч байна. За тэгээд хэмжилтээ яаж хийх тухайд бол дэлгэрэнгүй байна. Нэг хүний судалтай амь креслэл бол 90-140 см байд юм байна. Ойролцоогоор 2 хүний судалтай бол ийм хэмжээтэй. Тэгээд 3 бол ийм, 4 бол ийм. За манайх болохоор ийм L хэлбэрийн диван болохоор одоо хэмжилтээ энэ А-гаас А гэд нэг талын босоо талынхаа ингэж хэмжих нь байна. Тэгээд B-гээс B гэдэг яг эндээс энэ хүртэл ийм хэмжээг нь авах нь байна. За би тэгээд дивааныхаа хэмжээнд авсан байгаа. За тэгээд энэ төрлийн хэлбэртэй бол бас ийм хэмжилтүүдийг хийнэ. Тэгээд 3 ширхгийг захиалах нь байна. Жишээлбэл ийм хэлбэртэй байх юм бол ийм хэлбэрт L хэлбэртэй байх юм бол 2 ширхгийг захиалж ээж гэх мэтийн ингээд дэлгэрэнгүй тайлбар нь байна. За тэгээд энэ дотроос жишээлбэл за ийм бавгааны зурагтай. Тэгээд манай дивааны хувьд бол ийм 190-230 см хэмжээтэй гэсэн болохоор ингээд сонгоод тэгээд L хэлбэрийн диван учраас 2 ширхгийг захиална. Тэгэхээр тоо ширхэг дээрээ
2 гэж ингээд захиалнаа. Сонгоно. За тэгээд хүргэлт нь бол энэ 20-41 хоногийн дотор ирэх юм байна. Австрали руу. Энгийн шуудан хүргэлтэр. За тэгээд ийшээ орох юм бол одоо нөгөө төлбөртэй шуудан хүргэлтүүд энэ сонголт байгаа. За тэгээд би яаралтай авах шаардлагагүй болохоор энэ төлбөртэй шуудан бол сонгохгүй. Яагаад гэвэл хямдхан авсны үр дүн бол гарахаа очих юм энэ ч та авсан дүнгээсээ бүр үнэтэй тусаад яг юу авж байгаагаас шалтгаалаад энэ шуудангийн төлбөрүүд нь бол амар харьцангуй байдаг. Заримдаа нэг жоох юм аваад шуудангийн төлбөр нь их гарахаар нөгөө авсан юмнаас бүр амар үнэтэй тусаад түрүүний тийм сэтгэл бас нэг хүн бичсэн байсан нэг авах гэсэн юм ороод харсан чинь шуудангийнхан зардал нь бүтээгдэхүүнээс илүү үнэтэй юм гэсэн тийм сэтгэл тавьсан байлаа. Хаяа бас тийм тохиолдол гардаг байгаа. Тэгэхээр ер нь бол аль болох үнэгүй шуудан хүргэлтийг сонгочвол зөвөр өдөг. Үнэхээр л тийм яаралтай хэрэгтэй нэн шаардлагатай авах гагуул юм бол. За тэгээд ингээд доошоо явхаар customers review гэдэг ишээ орохоор хүмүүс ингээд нөө сэтгэлдээ үлдээсэн байдаг. Жишээлбэл одоо энэ 5 од өгсөн хүн 80% байх жишээтэй 4 од гэдэг ингээд хэдэн од өгөхөөсөө шалтгаалаад хүмүүсийн сэтгэл ханамж нь илэрхийлдэг байна. Тэгээд энэ хүмүүс болохоор юм бичээгүй зүгээр дандаа 5% өгсөн байна. Тэгэхээр тэгээд дэлгүүрийнхэн тухай бол энд Wiki Home Store гэдэг нэртэй дэлгүүр юм байна. Тэгээд дэлгүүрлэн ороод бас ингээд юм асуух болвол контакт руу дараад мессежээр тодруулж юм асуугаад за тэгээд цаашаа явах юм бол энэ дэлгүүрүүр яг юу зардаг, ямар бүтээгдэхүүн зардаг бүх юм нь байна. За тэгээд өөрийн сонголтууд ингээд зөндөө байна. За би тэгээд түрүүн сонголтоо аль хэдийн хийсэн байгаа болохоор одоо ингээд юуруу орчин юу гэвэл цагс руугаа орлоо. За тэгээд юуруугаа аккаунт руугаа ингээд сайн ин хийгээд орсон ба. За тэгээд миний сонгосон байгаа Яваны бүтээлүүд бол энэ байна л та. Би нэг ийм цасан хүүхдтэй зориулаад нэг юм хүүхдийн цасан өвгөний зурагтай юм нэг бүтээлэг. Тэгээд ээл хэлбэрийн Яванда зориулаад нэг юм навчтай бүтээлэг 2-ыг захиалсан байгаа. Жишээ нь 3-ыг захиалчих. За тоог нь 2 болгоо хасчихъя. За ингээд энэ болохоор энэ дэлгүүрээс ийм нэртэй дэлгүүрийнх нь болохоор юм нэг бүтээлгийн юм $29.19 байна. Энэ болохоор Австрали доллараар байгаа. Тэгээд 50% хямдралтай юм байна. Тэгэхээр би энийг нөө арай хямдхан болохоор сонгосон баа. За ингээд энийг ээл хэлбэрийн Яванда сонгоод энэ цасан өвгөнтэйг нь болохоор хүүхдтэй зориулаад нэг ширхгийн нөгөө юу байгаа. 2 хүний судалтай Яванд ингээд сонгочлоо. За тэгээд хүүхдтэй зориулаад бас нэг ийм юу хөөрхөн нохой юм бүтээлэг түрүүн зүгээр сонирхож байсан. Үнэ нь болохоор $35 юм байна. Хүргэлт нь 20-41 он. Энэ болохоор өөр дэлгүүр. Энэ хоёр нь болохоор хоёулангийн нэг дэлгүүрээс авах юм байна. 50% хямдралтай. Бас хугацаа нь 20-41 оны дотор гэж байна. За тэгэхээр би ямар ч үсэн навчтай хоёрыг сонгоод харин хүүхдтэй болохоор энийг сонгох уу, энийг сонгох уу. За нийт хэдэн төгрөг болохыг харахын тулд select all гэд энийг тарж. За тэнгууд нийт 130 Австрали доллар болох нэ. Тэгээ хүргэлт нь $7.24 болж байгаа юм байна. За би хүүхдийн Яваныг аль нэгийг сонгоё гэж бодоод байна л та. За энийг юусоо болчих. Тэгэхээр энийг
юунаасаа ингээд чи. За ингээд энэ дивааны бүтээлгээс 2 ширхэг, энээс 1 нийлээд 3 тэгээд шуудангийн үргэлт нь $6 болов. Нийт $93.70 Австрали доллар болох юм байна. За ингээд худалдаа авалтаа нийт дэлгүүрээс болохоор бүгд нэг дор хамтдаа ирчих юм шиг байна. За ингээд худалдаа авалтаа төлбөрөө хийх юм бол энэ buy гэдэг тавчин дээр дараад хамгийн сүүлийн одоо төлбөрөө баталгаажуулах юугаа оруулчлаа. За одоо ингээд таны төлбөр амжилттай хийгдлээ. Таны дараагийн худалдаа авалтанд $2 хямдрал үзүүлнэ гэж байна. За тэгээд одоо захиалсан бараа хаана явж гин гэд нөгөө захиалгынхаа үйл явцыг харахтаа одоо энэ юу руу орчдөг байгаа. Өөрийнхөө нөгөө нэртэй аккаунтын нэрний доор My Orders гэдэг байгаа. Тэгээ мөн мессеж бичиж нөгөө дэлгүүрийнхээ хүмүүсээс удаад байвал одоо хаана явна, юу болж гин гэдэг ч юм уу, эсвэл нөгөө тодруулах зүйлээ энэ мессеж центр руу ороод юм мессеж бичиж асууж болно. За энэ wish list гэдэг нь болохоор та нөгөө дуртай эсвэл дараа нь авмаар байгаа зүйлээ ингээд зүрх дараад wish list-эн дээр оруулцдаг байгаа. Тэг хүслийн жагсаалт гэх юм уу те. Тэгээд миний дуртай дэлгүүрүүд гэдээ бас юм сонголтууд өгд юм байна. Тэдрээгээ бас ингээд давхар тэмдэглээ явчихдаг, хадгалаа явчихдаг юм байна. Тэгээ купон гэдэг. За ингээд My Orders руу орохоор одоо таны захиалсан зүйлсийн бүгд энэ дотор ингээд байж байгаа. За ингээд захиалгын ID нь болохоор энэ байна. Хизээ хэдэн цагт захиалч гэдэг нь энэ байна. Тэгээд дэлгүүрийн нэр нь байна. Нийт дүн нь энэ байна. Тэгээд энэ мессеж бичих юм боломжтой юм байна. Тэгээ мессеж бичихтэй бараагаа хүлээж авсангүй, буцаалтаа хүлээж авсангүй, одоо нөгөө refund гэдэг чинь одоо нөгөө cancel хийгээд авах гэж байгаа зүйлээ болсны дараа буцаахад бол ингээд мөнгөний буцааж хийдэг байгаа. Тэр талаар бичиж энийг сонгох нь байна. Одоо энэ нэг бодлын нэг үгээр хэлбэл энэ санал гомдлын болон байна л та хүмүүст мессеж хийчих юм байна. Тэгээд авсан бүтээгдэхүүн маань яг энэ юун дээр вебсайтн дээр илэрхийлсэн шиг биш байна. Гэх мэтлийн ингээд мессеж бичих сонголтууд байна. За тэгээ ингээд захиалсан бүтээгдэхүүн маань энд байж байна. За тэгээд нэг иймэрхүү маягаар жишээлбэл дивааны бүтээлийг захиалахад ингэж захиалах нэ.